Гал командынхаа ядаж жоохон нэг хурдах ирсэн бол ядаж өөрийнхөө байшиг шатагаад хүн амьтны байшин руу оруулахгүй өөр ширд орохгүй байж боломжтой. Тэгэхээр босоод одоо шатсан 3 байшинд маань хүн хүүхэд тийм ээ одоо хүн байсан дотор эзэнгүй одоо байшингуудаас нь Одоо мэдгүй ямар ч тач хүүхэд хүү хаа гэж орилж гарч ирсэнгүү тэгээд шатаа дууссан байгаа одоо унтраагаал энэ буурин дээр л үлдчих шиг байна. онцгой байдал ер нь хэдэн минутанд ирсэн бэ одоо тань дуудлага өгснөөс хойш. Би чи нэг өөр хүү хаа гээл дуудлага өгчөөл байж ихтэл хүрээд ирсэн л тэ уг нь бол. За та одоо шар өвс тийм ээ одоо өнжмөл өвс шатааснараа одоо галыг эхлүүлсэн гэдгийг ойлгож байгаа юу? Гал ихслүүлсэн гэсэн юм бол байхгүй шүү дээ. Энд угаасаа л бид нар дулаан уранд дулаан орж байгаа энэ шар өснөдлөө чи яах вэ? Өөр хашаандаа шатаа шүү дээ. Өвстөөгөө зууралдаад ингээд муухай харгана юутагаад зууралдаад байж их юм уу? Эсвэл энэ хаврын уранд дулаан цагт шар өвс мөсийн хурж ирээд ачаад аваад явдаг байсан бол өнөөдөр жишээ нь бид нар ийм байдалд хүрэхгүй шүү дээ. Би амар гомдолтой байна. Гал командынхан түргэн ирсэн бол өнөөдөр жишээ нь шар өвсөө шатааснаас болж ингэж ийм юм үүсэхгүй байхгүй юу? Одоо энэ байшингууд нь шатсан айлууд натаа зүг нийлээд одоо өргөдөлж ирдэл гаргад юм уу яа тийм миний хамгийн хогшлооч бүр насараас өглөөсөн юм байгаа. Ер нь энэ ядартай соёлсон арт иргэдийнхаа энэ яаж хөдөлмөрлөж ингэж ганц гал төмрөөс тийм гал командын хурдан ирэг үс болж өнөөдөр ийм юм очоод байж хад би өнөөдөр яах юм бэ тийм өргөдөл гаргах хэрэгтэй. Та өөрөө шар өвсөө шатаахтаа бас аюулгүй ажиллагаагаа тийм ээ аюулгүй байдлаа бүрэн хангасан байсан бол шар өвсөг ямар бие ургуулад байгаа юм уу тийм үстэй. Хогийнх нь ирээд ачаад авцсан бол ингээд шатаагаад сууж их өнөөдөр ямар шаардлага байхгүй юу? Дөнгөж очиж үсэрж яхад нь ирсэн бол би энэ хаврын ингээд бүр шатаагаад ингээд борин дээр ингээд зогсож би одоо хинт хандах юм бэ тийм үстэй. Хорооноос нэхэд одоо энэ байшин өгөх юм уу? Манай 2 давхар байшин байсан наадах чи. 2 давхар байшин бариад өгөх тийм сэтгэл байна уу манай Монголын ард түмээ. За гадаа хураашилтай байгаа энэ цаг үед одоо иргэд та бүхэн маань ил цэцгээ гал гаргахтаа тамхиныхаа цогийг хүртэл одоо маш болгоомжтой хайж гал төмрийн одоо гарах эрсдлээс урьдчилан сэргийлээрэ.